Түүнийг адил биш гэдэг тэр бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн. Зүгээр ч нэг иргэн биш ээ. Тэр ирээдүй хооч өнөөгийн нийгэмдээ хариуцлагатай иргэн хүн байх, үзэл бодолтой нийгмийн идэвхтэн иргэн гэж түүнийг манай сурвалжлах баг тодорхойлох байна. Учир нь бид өмнөх ажиллаа хийгээд явж байвал боллоо. Гадаа миний амьдарч байгаа хорооллын ойр орчимд ер нь гадуур юу болж юу болохгүй байгаа нь тийм ч сонирн биш байна. Түүнийг бодож байх ч цаг зав алга гэсэн аминчхан үзэл бодолтой иргэд баггүй бэ. Гэхдээ сараас нь илүү сайн давмгай нийгмийг бий болгох сэтгэлтэй залуусч сүүлийн үед цөөнгүй бий болжээ. Түүний нэг жишээ нь адил биш иргэн байлаа. Тэрээр гэрээсээ гараад ирж очих замд нь байрлах нэгэн худгийн таг буюу үзэгч та бүхний харж байгаагаар Тараншааны нүхний стандарт бус байрлалыг олж харжээ. Ингээд тухайн газрын зургийг авч нийслэлийн засаг даргын тамийн газрын холбогдох аппликейшнийг ашиглаж асуудлаа танилцуулсан байна. Тус асуудлыг нь хүлээн авч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга болон мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчт компаниас ажлын хэсэг гарган худгийн тагийг цохих төвшөнд намсгаж сольж янзалжээ. 26 дугаар хорооны Facebook групп гэж байдгийг мэдээд дахиад энэ Check My Service гэж утасны аппликейшн байдгийг мэдээд тэгээд ингээд зургийг нэг өдөр аваад бүр хэрэг зориг болгож аваад одоо ийм эрсдэл үүсэж байна. Ингээд сайжруулмаар байна гэдэг хүсэлтүүдэд оруулсан. Явхаар ингээд нэг цастай өдөр одоо хүн алтраад очичхоор тийм огцом ч юм уу. Нэг бол ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн одоо нөгөө хөтөч хавтангийн яг ингээд дайруулад хийцэн. Дээрээс нь ингээд тэрэгэн цэртэй хүмүүс явхад энэ заавал авцам руу ороод авцамаар явхаар нөгөө машин мөргүүлэх. Дээрээс нь одоо хүүхдэд төрцөн явж байгаа эхчүүд энэ дээгүүр ингээд гарахад айгүй төвхтэй тийм хурц овгор байсан баг. Баянзүрх дүүргийн тогтчлтын гэлөө хаанаас гэлээ ярьсан явчихсан. Таны ингээд өгсөн гомдлын дагуу ярьж байна. Та яг хаана байдгийг зааж өгөөч. Тэгээд энийг болохоор хорооны засаг дарга бас пэйж дээр оруулсан л да. Энийг ингээд засчлаа. Зааварч өвөл хийсэн. Түр зуртаа аргаллаа. Хавар одоо ингээд дулаархаар ингээд энэ өөрөө өмхрөөд унчих бах. Тэрнээс нь наан ингээд сайхан дахиад сайжруулнаа. Эхний ээлжинд бол иймэрхүү байдлаар асуудлыг шийдлээ гэдээ оруулсан. Ганц энэ Тараншааны нүхнээс гадна амьдрах ойр орчмын эвдэрч хэмхэрсэн иргэд бэртэж гэмтэх аюултай газруудын асуудлыг дээрх аргаар төрийн байгууллагууд тэрээр тогтмол мэдэгддэг юм байна. Тухайлбал үзэгч та бүхний харж байгаа энэхүү автобусны буудлын дээр байрлах модон сандал эвдэрч хэмхэрсэн талаар мэдэгдсэн байна. Тухайн асуудлыг мөн л хүлээн авч хорооны тогтчлт үйлчилгээний газар засаж янзлахаар болжээ. Одоогоор тэр өөрийн амьдардаг байшин хорооллын зойрын давхарт байрлах инженерийн хангамжийн шугамнуудаас ус юулэхдээ зойрын давхрын шал руу шууд асгасан байдлыг өөрчилж доороо дугуйтай зориултын савнд тусаж авдаг болох тухай нийтэлжээ. Энэ байдал нь сантехникийн ажилтнуудад ажил нэмэх, хүүхдүүд бохир усан дээр гიშгэн нян тээж гэрлүүгөө орж ирж байна. За мөн шалан дээр тогтоол ус үүссний улмаас будагны насжилт муудна гэх мэт эрсдлүүдийг тэрээр олж харжээ. Түүний энэхүү асуудлыг холбогдох байгууллагуудаар янзлуулах талаар судалж байгааг түүнд мэдгдсэн байна. Эргэн таны харж байгаагаар дээрх асуудлууд хит энгийн асуудал боловч бидний амьдралын орчин тойронд тохиолддог асуудал. Үүнийг биднийг бол хажуугаар нь хараад өнгөрөх, эсвэл сайн санааны компанид ажил өрнүүлэн хийх замаар шийдээд байгаа нь буруу зуршил гэдгийг сануулгах нэгэн жишээ билээ. Үзэгч та бүхэнд өөр нэгэн хариуцлага нэхэгч иргэний жишээг танилцуулъя. Тус иргэний хүсэлтээр бид түүнээс утсаар ярилцлага авсан юм. Тэр хан мөр дүүрэг Алтай хотхны уурталт яг Алтай хотхноос урагшаа 19 рүү Мишель рүү явдаг нэг туслах зам руу яг ингээд иргэдэг тэр 3 замын уулзуур дээр яг нэг замынхаа уулзуур дээр юм том хагархаа нөгөө хард машин явдаг том хагархаа. Тэр хагархаагаар ингээд хүмүүс ингээд явхад бол тэр нүхийг заавал дайрч гарна. Тэгээ машины дугуй хагарна. Тэр нөгөө хагархаа тэр саадыг тойрж гарахын тулд урсгал сүрж тойрж гарна. Давсгал сүрхтэн мэдээж урдаас машин ирж байгаа учраас аваар гарах одоо аюултай нөхцөл байдал үүсч. Би тэр замаар дандаа явдаг байхгүй юу? Янзлж урдган багтаа гэж харж явж байгаа. Зургийн дарцын нэг одоо нэг болдгоо хүмүүст одоо шийддэг хүмүүст шийдүүлээ яг зургийн дарцсан байж байгаад тэгээд тэр e-сервисийг Улаанбаатар цэгийн нэг сайт руу ороод бүртгүүлээд ийм нөхөө энийг одоо бүгэлж өгөөч одоо бүтгэр хүмүүст нь уламжилж өгөөч гэсэн утгатай би өргөдлөө бичиж явуулсан. Тэгсэн бүгдсэн байсан. Тэгээд надад нөгөө e-сервис утсан дээр мессеж ирд юм даа. Таны өргөдлийн хариу шийдвэрлэгдсэн тул e-сервис систем рүү орж одоо өргөдлөөгөө хариуг шалгана уу гэдгсэн чинь надад тэр өргөдлийн дагуу ингээд таны одоо гаргасан хүсэлтийн дагуу ингэж хэвдэрсэн гэсэн тийм ирсэн байлээ. Таны ойр орчимд болж бүтэхгүй байгаа зүйлийг гайхаад өнгөрөх биш, анхаарч хараад цааш нь уламжилбал шийдвэрт хүрч болдгийг бид дээрх сурвалжлагаараа харуулахыг зорилоо.